Сайн бацхан өрхөм үзэгчтэй. Бид та бүхэндээ энэхүү нэвтрүүлгээрээ Монгол улсын хил дээр төрийн хяналт ямар байгааг хүргэнэ. 5 хоногийн томилолт үүртлэн манай телевизийн сурвалжлах баг Монгол улсын хилийн 3 бомбтын үйл ажиллагаатай танилцлаа. Хилийн бомбт дээр хяналт тавин ажилдаг хил хамгаалах ерөнхий газар, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, гайлын ерөнхий газрын байцаагч нар иргэдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж байгааг бид газар дээрээс нь бодитойгоор үзүүлэх зорилготой орон нутгийг зорьсон нь энэ юм аа. Бидний хамгийн түрүүнд очсон гайлын гүний хяналтын бүс болох Улаанбаатар хотоос 600 орчим километрийн зайд орших Өмнө Говь аймгийн Цогт Цэцгийн суманд байрлах Ухаан хотогдох гайлын хяналтын талбайд 4 гайлын улсын байцаагч ажилладаг. Эрдэнэс 5 толгой компани энэ жил зүүн цанхиас 3.6 сая тонн, харин баруун цанхиас 2 сая тонн нүүрс экспортлж бүгд найрамд Хятад ард улсын Чалко компанийн өрийг тэглэх үүргийг засгийн газрын өмнө хүлээсэн юм. Биднийг газар дээр нь очиж ажиллахад 4 гайлын улсын байцаагч өглөөний 7 цагаас шөнийн 22 цаг хүртэл Эрдэс 5 толгойн компани нүүрсийг зөөж байгаа Хятад Монголын нүүрс ачсан тээврийн хэрэгсэлд хяналтаа тавьж байна. Эрдэнэс 5 толгой компанийн нүүрсээ хурдхан зөөж Монгол улсын өрийг даруйхан төлж дуусгах гэж зүтгэж байхад харин тус компани гайлын хяналт дээр ажиллаж байгаа гайлын улсын байцаагчид хүн суртал гаргаснаар Эрдэнэс 5 толгойн нүүрс тээвэрлэлт удааширч байна гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Харин газар дээр бодит байдал нь гайлынхан хүн суртал гаргаж нүүрстэй автомашинуудын түгжээд Эрдэнэс 5 толгой компанийн түүнийг нь хүлээгээд байгаа зүйл огт алга. Гайлаас шалтгаалсан хүндрэл бол гараагүй. Ажилласан хугацаанаас ахуулаад бүр илүү цагаар уртсгсан цагаар хүртэл шаардлагатай үед ажиллаж байсан. Ухаан хотогдох гайлын хяналтын бүсээр өдөрт 5 толгой нүүрсийг Монголын 225, Хятадын эзэмшлийн 390 тээврийн хэрэгслээр зөөж байна. Энэхүү тоо баримтаас харахад Эрдэнэс 5 толгой нүүрсийг Монголын тээвэрчид бус дийлэнхийн урд хөршийн Хятад жолооч Хятадын улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслээр зөөж байна гэсэн үг юм. 2013 онд Эрдэнэс 5 толгой компани нь 5.6 сая тонн нүүрс экспортлох ёстой. 2014 онд 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бид нар хамгийн олон тээврийн хэрэгслээрээ бүх ажилласан хэрэгжих бас гайлтайгаа ажиллаж байна. Цагаас сонгож ажиллаж байна. Гашуун Сухатын гайлын газар дээр бол бид хяналтаа бас тавьдгаараа тавьж байна. Энэ дээр бас нэг анзаарах юм бий. Нэг машинд бол үндсэндээ дунджаар 40 секунд зарцуулж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 60 машиныг нэг зэрэг оруулаад 40 минутанд бүрдүүлэлтийг хийж байна. Ийм хурдан шуурхай ажиллаж байгааг хажуугаар сөрөг тал нь бол бас гайлын хяналт бол сулрах тийм хандлага байж болзошгүй. Энэ тийм учраас цаашдаа бид Гашуун Сухатын, Шивэ хөрөнгийн энэ эрдэс баялаг гарч байгаа газруудад орчин үеийн өндөр хүчин чадалтай рентген тоног төхөөрөмжүүдийг тавих зүйтэй болов уу гэж бодож байгаа. Гашуун Сухатын бомбтоор 50 орчим компани олборлсон нүүрсээ экспортлж байна. Тус бомбтоор дамжин нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар хориглосон бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулж гаргахыг завдсан тохиолдолч цөөн биш юм. Тодорхойлбол өнгөрсөн зун Energy Resource компани жолооч 3 тонн чулуужсан модыг хилээр гаргахаар завдахад гайлын байцаагч нар түүнийг илрүүлжээ. Мөн Хятадын Санхи компани жолооч 700 кг байгалийн чулууг хууль бусаар Монголын хилээр гаргахыг завдсан байна. Нүүрс ачсан 100 тонны даацтай автомашиныг гайл шалгахдаа Гашуун Сухатын бомбт дээр гайлын хяналт үнэхээр хүнд сурталтай иргэдийг чирэгдүүлж байгаа хэсэг талаар бид 3 талын байр суурийг сонслоо. Гайлын байгууллагаас бол ямар нэг асуудал өндөртэй юм гараад байсан юм бол байхгүй. Хэвээ явагдаж байгаа гэж бодож байгаа бидний хувьд бол. Одоо өнөөдөр ингээд ажилт хийхэд манайхаас 70 машин ажилласан. Энэ бүгдээр бол маргааш ордгоор орчин. Ер нь нэг асуудал гараад идэв шүү дээ. Харин замын эвдэр лидер гарсан тохиолдолд бол өндөрлөл гардаг байсан. Одоо харин харцангуй гайг болчиход байгаа шүү дээ. Эндээс бол машинууд асуудалгүй яг нийт хүчин чадлаараа ачаад явуулдаг. Хил дээр очихлоор 3 шат дамжлагыг дамждаг хилийн зэрэг мэрэгжлийн хяналт гайлгээд тэгээ нөгөө хэд дээр бас саатдаг тохиолдол заримдаа гардаг. Одоо жишээ нь 8 замтай тэгээд 2 штамтай байх жишээтэй юм. Яг бүх замаараа үлжигэд авч чадахгүй байна. Тэрэн дээр л саатаад байгаа. Тэрнээс бол гайл бол аль бол бүх хүчин чадлаараа л ажиллаж байгаа. Одоо манайх 8 цагаас эхлээд машин аваад онгоолгоод машиныг бас цаашаа тавилаа гэхэд хятадын талаас бол нэг 9 цагийн орчим 8:30 40 гайл ингээд орж ирдэг байхгүй. Манай машиныг ч бас яг тэгж л авчлаа. Тэгээд нэг 11 цагийн үед болохоор өдөр 11 цагийн цайны цагийн өмнө
одоо хятадын тал нэлээд ачдаг байхгүй. Тэгээд ер нь маш их удаашрч байна. Жимсний цаг гэл янз янзын хятадаар бол янз янзаар л хэлдэг юм байл. Тэгээд өдөөс хойш 3 цагаас ер нь хэд хөдөлгөөн эхэлж байна. Төрийн байгууллагуудын хоорондоо уялдаа холбоо жишээлх юм бол мэрэгжлийн хяналт тэгээд өглөөд ингээд байцаагч нарын томилогдож ирнэ шүү дээ одоо энд. Тэгтээ бол одоо ингээд гайлын байцаагч нь жишээлх юм бол одоо ингээд гайлын хяналтын бүсдээ ингээд тацламбаа өгөөд үйл ажиллагааг эхлүүл ингээд өөрөө хамт хяналттай байв шүү дээ бид нартай. Тэгтээ зэрэг нөгөө мэрэгжлийн хяналтын байцаагч нь одоо байхгүй ч гэдэг юм уу. Тийм учраас нөгөө тэгээд гайлын байцаагч нэрээд ажилт эхлүүлгээд ингэдэг. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн хяналт нэрээ дахиад бидрийг яхаараа бидний зөвшөөрлөг яадаг. Ингээд тэр чинь тодорхой хэмжээнд эрт эхлэх байсан цаг хугацаанд эхлэх байсан юм тодорхой хэмжээнд оройтно. Нөгөө манифест гэдэг тэр нь гаргахад нэлээд уд. Тэгээ уусна л гайвал. Хилээр ер нь орж гарахад хүндрэл юу байна? Одоо яг манай Монголын гайл дээр жоох нөгөө штам шалгаал тэр л хэцүү шүү. Тэлийн зэрэг зөвшөөрлөг. Тэрийг шалгаал хэцүү. Яг та нэвтрэгт хэдэн минутны хугацаа зарцуулж байна? Тэгэл янз янз л шүү. Заримдаа ч хурдан гарна, заримдаа ч бол удан. Янз янз л. Хамгийн хурданда хэдэн минут болох вэ? Хамгийн удаандаа хэдэн цаг болох вэ? Хамгийн хурд нь тэгэл цагт бол амжин шүү дээ. Тэгээ удах юм бол тэгэл бүр уднаа. Гайлын байгууллага яг ямар ажил дээр удаад байдаг юм бэ? Одоо тэр нөгөө хилийн зэргийн юу л шалгаад байдаг шүү дээ. Зөвшөөрөлгээл нөгөө нэг машин дээр нэг жолооч гэл. Тэгээд нөгөө нэг машинууд нь бөглөж байгаа гарахгүй. Тэр чинь хилийн цэргийн ерхий газрын ажил бус гайлын ажил биш юм шүү хаа. Одоо тэрийг бол би сайн мэдэхгүй шүү дээ. Тэр сүүлийн үед нэг тийм гарчаад байгаа шүү дээ. Би ч одоо энд ирээд 3-4 жил явж байна даа. Богиноч та гашуус хот бовд үйл ажиллагаа бол хэвээ явагдаж байна. Саяхнаас энэ хилийн цэргийн зөвшөөрлөгээ чи юм гарч ирээд одоо бид Монгол талын жолооч нарыг одоо жоохон хүнд байдалд оруулаад байна. Нэг компанидэр заавал нэг хүн явах хэрэгтэй гэдэг юм. Тэгээд энэ зөвшөөрлөгөө улсууд гаргах материалаа өгсөн мөртөө зөвшөөрөл гарах удаа. Тэгээд ингээд оочрлоод бүр 1-2 хоног энэ хүйтэнд их хүндрэлээ байна. Нүүрсийг дөрвөн урсгалтай замаар нэвтрүүлж байгаа гашуун Сухат дахь гайлын газар нь 2013 онд 327 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээж одоогоор 9.4 сая тонн нүүрсийг бомбтоор нэвтрүүлэн шалгажээ. Манай сурвалжлах хэсгийн дараагийн зочилсон хилийн бомбт нь замын үд. Замын үд дэх гайлын газар нь хамгийн их хүл хөдөлгөөнтэй хүнд суртал ихтэй гэж шүүмжлэгддэг. Замын үд дэх бомб нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд өөрөөр хэлбэл гарч орох урсгалыг хурцсахын тулд 8 игнэтэй 10 км замыг ашиглалтанд энэ жил оруулсныг үзэгч та мэдэж байгаа. 42.8 мянган квадрат километр талбайтай таны харж байгаа энэхүү замын зузаан нь 70 см Монгол улсын хаанч байхгүй нэгтэршилтэй өргөн зам тавьж чадсан гэж иргэд багтан ярьж байна. Замын үүдэд өрнсөн энэхүү томоохон бүтээн байгуулалтыг Чингис Бондын 33 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Замын үддэх гайлын байгууллагын хүнд суртал их, нөгөө талдаа гайлын улсын байцаагчид хүнд суртал гаргаж танил талдаа үйлчилж гайлтай машиныг бат гихч нь оршоосоор байгааг иргэд хэлж байна. Нүүрсний дээж уршаа хятад руу үйлрүүл өгөх гээд нэрэл байж байгаа юм да. Тэгээ зүгээр миний одоогийн харж байгаагаар бол энэ хилийн том бомб гэхэд одоо сүлжээ ядаж байхгүй. Тэгээ гайлын бүрдүүлэлтээр ихэхлээр сүлжээ байхгүй ингээд хүлээгдэл байж. Би бол 10 жил явсан л да хүнстэйгээд бидэд одоо тийм одоо мэрэгжлийн хэлтэж гэдэг юм уу те. Гайл дээрээс тийм үнэлгэн дээрээс гэдэг юм уу бидэд одоо тийм их хайхтар ачаад өгөөд их удаа тийм их саад бэрхшээлгасан байдаг юм шүү дээ. Энэ ах トゥ амрагч саданд их явж гэнэ гэж боддгийг. Тэгээ тэрнэдтэй л бас найртай загнаад идэг юм шиг санагдаад идэг шүү дээ. Шинжлэлийн засгийн газар төрийн байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй төрийн байгууллагуудыг чанаржуулах, ажилчдын чадваржуулах, нөгөө талдаа авилгаас ангид нийтийн албыг бий болгох зорилтыг тавьж байгаа. Засгийн газрын бодлогын энэ хүрээнд гайлын байгууллагад бүтээн байгуулалтууд эрчимжиж, бүтэц орон тооны хувьд өөрчлөгдөж байгаа юм. 1400 гаруй гайлчдын нэг нь л авилга авбал нийт гайлчдын нэр сэвддэг. Тиймээс бусдаас авилга авсан нь тогтоогдсон, ёс зүйн алдаа гаргасан байцаагчдыг хуулийн хүрээнд ажилласан чөлөөлж, нэг бомбтон дээр олон жил ажиллаж байгаа хувийн компаниудтай ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс сэргийлж, гайлын улсын байцаагчдыг өөр бомб руу шилжүүлэх ажлыг гайлын ерөнхий газрын удирдлагууд эрчимжүүлж байна.
Замын үддэх гайлын газрын олон жил тус бомб дээр ажиллаж байгаа 50 гаруй улсын байцаагч нарыг шилжүүлэхээр төлөвлөж, харин дарга нарын өөрчлөлөө. Ингэж удирдлагын багийг өөрчилснөөр замын үддэх гайлын байцаагчдын хүнд суртал багасж, төрийн үйлчилгээ иргэдэд шуурхай хүртээмжтэй болно гэж гайлын ерөнхий газрын удирдлагууд үзэж байна. Мөн шинэ удирдлагууд ажилласнараа гайлын байгууллагад шинэ менежментээр ажиллаж, үйлчилгээг сайжруулна гэж албаныхан мэдэгдсэн юм. Замын үд дээр гайлын байгууллага маш хүнд сурталтай. Зарим тохиолдолд авилгад авч байна. Саатлал их, иргэд их бухимж байна гэдэг асуудал олон жилээр яригдж байгаа зүйл. Энийг бол өөрчлөх цаг нь болцсон юм. Сая би бас яваад ирэхэд иргэд гайлын харилцаанд оролцогч хүмүүс, бизнесмэнүүд мөн одоо энэ гомдлыг бол бас мэдүүлж байна. Ингээд гайлын ерөнхий газраас ер нь гайлын шинжилгээг замын үдээс эхлэх нь зүйтэй юм а гэж шийдвэрлэсэн. Тэгээд ер нь бол замын үдийн энэ гайлын шинжилгээний асуудал нийт гайлын тогтолцооны шинжилгээ эхлэл гэж ойлгож байна. Цаашдаа ч гэлээ гэсэн бид ер нь олон жилийн газар суурьшсан гайлчдыг бол гайлын хуулийн дагуу гайлын бусад газруудад бол сэлгээ ажилуулах арга хэмжээнүүдийг страт авна. Ухаан хотгийн бомб дээр улаан шороонд ажиллаж байгаа 4 гайлчин эрэгтэй эмэгтэй гэлтгүй, нэг гэрт ус буцалгагчгүй, телевизоргүй, улаан шороон дотор 7 хоногийн 6 өдөрт нь өглөөний 7-оос үдшийн 22 цаг хүртэл ажиллаж байна. Халуунд халж, хүйтэнд хүрдэг гайлчид улсын төсвийн 32%-ийг бүрдүүлдэг юм. Гадаадын худалдааны эргэлт 2 дахин буурсан, хөрөнгө оруулалт зартсан. 2013 оны тодтогсон төсвөөр гайлын ерөнхий газар 1 их 80 960 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн ажиллахаас өнөөдрийн байдлаар 1 их 80 560 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Цалингаа анзаардаггүй гэх, авилгаар тасардаггүй гэх муу нэрийг зүүдэг гайлчид хасах 30 хэмээн хүйтэнд эм гэлтэхгүй гадаа зогсож төрийн хяналтыг гүйцэтгэж байна. Гайлд сайн муу нэр бий. Гэхдээ муугаасаа илүү сайн нь тэдний хүнд нөхцөлийн дурддаг хүн ховор байгаа учраас гайлынхны нэр нийгэмд унжээ. Цаашдаа шинжилгээний засгийн газар гайлын байгууллагыг чадваржуулахын тулд эхнээсээ шинжилгээний алхмыг зоригтойгоор эхэлснийг дуулгахад таатай байна.